Шинэ жилийн учрал өгүүлэг. Хорвоо ертөнцийн үе төмөн өнгө уусан нэгдэж цор ганц өнгөнд хуйлгуу гэлтэй. Эцэг тэнгэр итүүгэн их газрын дунд оршин буй амьд байгаль нэлэнхүйдээ цавцайн цайсан өвлийн нам гүмшөнөөр анивчих олон гэрлийн дорх их хот юутай үтсгэлэнтэйвэ. Цас мөсний оронд гинэтэл байсан час улаан сарнайг санагдуулам гал улаан хөрөм цав цагаан ороолттой дэгжин бүсгүй цаасан аягтай халуун кофе барин уурс авсуулсаар хослон зурайх цардмал зам даган алхана. Эрхэмсэг бүсгүйн час улаан хөрөм донжтой хатгсан аяг кофе эрхэмсэг бардам инээмсэглсэн царай төрхөөс магад халуун дулаан элчиг гэрэл сэтгэл дургавч харцаа хагас буулгасан нүднийх нэгүнд ямархан гуниг нуугдаж буйг хэн ялган харах билээ. Гот анхил царайныхан цаана орчлонгийн сүүдэрч багтаж нуугдамгүй энэ бүсгүй дөнгөж сая 5 жилийнхэн амьдрал хүсэл мөрөөдлөө гүйцээхийн төлөөх зүтгэл атгаж авсан амжилт бүхний үлдээгээд олон жил хааж нээж дассан хүнд модон хаалгыг сүүлчийн удаа хааж орхиод ганцаар алхаж яваа энэ юм. Бүсгүйн сэтгэлд уйгах гуниг, уйтгар гунигаа дарах хор шар, эрс шулуун шийд, зөв үү, буруу юу гэсэн эргэлзээ бүхэн нь хагас буулгасан харцных нь гүнд нуугдаж барьж аваа кофе шиг нь аажмхан хурж буй сэтгэлийнх нь мухрыг зайчлан тайвшрах газраа хайж байх шиг дотор өмөл. Зол цэцэг гэсэн сонсголонтой нэрийг аав нь түүнд өгсөн билээ. Золоо охин нэгэн удаа аавда зол гэдэг чинь гал шүү дээ. Тэгээд та надад шатдаг цэцэг гэж нэр өгсөн юм уу? Та утгыг нь бодлогүй сонь нэр өгчээ гэж цэцэрхэж билээ. Аав нь тэгэхэд их л тааламжтай нэмсэглэн миний охин орчлон хорвоог эргцүүлэн боддог болжээ гэж магтаад охин минь шатаж дуустдаггүй галыг мөнхийн гал гэдэг юм. Чамайг энэ л мөнхийн гал руугаа дуусч дундрашгүй ирч хүчтэй бас хагдарч хорогдомгүй гоо үтсгэлэнтэй цэцэг шиг яваасай гэж бэлэгдсэн билээ гэж хэлжээ. Үнэхэрийн дуусшгүй ирч хүч гундашгүй гоо үтсгэлэн эзэндээ авчирсан зул цэцэг нэрэндээ эзэн байхыг хичээж ирсэн. Дөнгөж сая хаасан уудыг үрд хааж орхих хүртлээр эзэн нь болж явна гэж бодсоор ирсэн юм. Анх удаа тэрхүү хаалганы бариулаас отгож өндөр босгоор нь алхан орохдоо догдлон айсанда өвдөгн чичирч байж билээ. Салбарынхаа оргил химээгдэх яамны хаалгаар зүрхшийн орж энгийн ажилтнаас ахлах мэрэгжилтэн болтол явж хамт олондоо үнэлэгдтэл чөмгөөн дундартал зүтгэсэн хайртай дуртай ажил мэрэгжил нь тэрхүү нүсэр хаалганы цаана ингэж үрд үлдэв. Сайхан хамт олон найз нөхөд өөр юугаарч орлуулагшгүй амьдралынхаа дотн бүхнийг булшилсан юм шиг гонигтай санагдана. Шинэ оны өмнөх энэ л өдөр бүх хүн гэртээ амарч байхад хинхэг хэмээн цоллогдсон хилцийн дарга бүх ажилтнаа цуглуулж аар сар ажиллаар дарж суугаан зол цэцгийн эгд үцлийг хүргэсэн билээ. Золаа чи энэ хаалгыг хаагаад гарч болно. Харин эргэж орох бариул байхгүй гэдгийг мэдэж аваарай гэсэн ойврогон даргын хахирхан дуу чихэн дээр нь одоо ч хангансаар л байв. Нүдэ боолгосон ч өлхөн амжуулдаг хариуцсан ажил нь гарт орсон зол цэцэг хизээ нэг өдөр тэрхүү хаалгыг савж хаагаад эргэж харахгүй гарна гэж бодож явсангүй билээ.
Энэхүү том яамны ахлах мэрэгжилтэн болох гэж сурч мэдсэн мэрэгжил мэдлэгээрээ өрсөлдөөн дундаас цойлон гарахын тулд хичээсэн бүхий л хүчин зүтгэл нь хамт ажилдаг нөхдөө илүү цагаар ажилуулгыг эсэргүүцсэн өмгөөлсөн хитгэн үгний үнэтэй байсныг эргцүүлэн бодсоор алхаж явлаа. Саяхан томилогдсон ирсэн шинэхэн дарга хов живэнд чих тавих арга барилтай мэт ажилтан бүрийг дуудан уулзсан юм. Зол цэцгийг өөрийнхөө дуулууртай тагнуулж болгохоор ягуухан ойлгуулахад доогтой инээмсэглсэн бүсгүй. Би ч хариуцсан ажлаасаа илүү гарч амжихгүй л болов уу гэж хэлээд гарч утсан юм. Гэхдээ хамт олон дотор нь түнд атаархан өшөрг хөгч нэг биш гэдгийг мэдэж байсан ч тоож бодоогүй явсан билээ. Англи, хятад хэлтэй мэрэгжил мэдлэгээр харьцуулшгүй өндөр цайлсан царайлаг бүсгүй өөртөө бардах сэтгэлээ өрдөн тэнгэрээс будрах цасан ширхэгийг сониучрхан харавч ижилдэн дассан хамт олондоо бас сэтгэл хорогдон аргаш бодно. Гэр өдөө яарсан хүмүүс, гоёлын дайшин зан амируулсан охид цэцэг барин инээмсэглэн алхах залуухан хархүү. Бодрах засан ширхэг өнгийн гэрлэн чимэгтэй гацуур мод энэ бүхнийг яг л энэ л агшинд анхааран харж анх удаа үзэж буй мэт багтах сэтгэл төрж яв. Ажил гэрийн дунд жим гартал гүйж явахдаа энэ бүхнийг анзаарах чөлөөгүй явснаа гайхан бодов. Нэг-нэгээр анзаарч буй сэрэл мэдрэмж, байгаль дэлхийн гоо үзэмж, бодол санаанд нь уусан сүлж буй энэ л агшны амтыг огт мэдрэхгүйгээр олон жилийг өнгөрүүлж зөвхөн өмнөх замаа л харж явсан мэт гонигтай санагдана. Өөртөө хамт төгсөж ирсэн сүрэнхүү найз нь түнд атаархан явдгийг хүмүүсийн үгнээс олонтоо сонссон ч тоогоогүй өнгөрсөн юм. Гэтэл сүрэнхүү шинэхэн хэлцийн даргатай ойр ойрхон уулздаг гэсэн шивэр эвэр ярианы эцсийн дүн өөрт нь чиглэгдэн ирж сумны бай болон шүршигдэн гэж бодоогүй явсан билээ. Нүсэр том модон хаалгыг тийн хааж орхиод яамны үдэндх кофе шоп руу орж өөрийнхөө амтархан удаг кофегаа худалдан аваад алхаж яваа энэ юм. Час халуунаар нь барьсаар гарч ирсэн аяг кофе одоо бүр хурцчихсан байв. Өвлийн жаварт хасар нь улайсан жалууд шуугилдан буйг харж инээмсэглэн алхана. Гэтэл тэр үүхэнд өндөр гойлог залуутай үнсэлцэн буй зэгзгэр бүсгүй өрөөсөн хөлөө өргөн айлгүйтгэхийг хараад гинт атаархах сэтгэл төрөв. Зол цэцэг жаахан охин байхасаа л найз залуутай болоод үнсүүлэхдээ яг л ингэж хөлөө өргөндөө гэж мөрөөддөг байснаа мартчихэ. Бүсгүй тэдний зүг харан инээмсэглээд цааш алхаж явтал хажуугаар нь өнгөрсөн хүн гинт далжийн зог тусаад гарт нь одоо хүртэл байсаар байгаа аягтай кофег нь мөргөөд ганган улаан пальто цасан цагаан ороолт руу цацаж орхив. Залуугийн өмссөн урт цагаан хөрөмж бор алга хийгээр гойсон байв. Яаж байгаа юм бэ гэж дуу алдсан зол цэцэг рүү цочин харсан залуу яана найзаа цасаар байлдсан жалуудын цасан бөмбөгт оногдох шахаад зог тустал таныг мөрөгчлөө уучлаарай гэд их л сандран байгааг анзаарсан зол цэцэг гинэт ууц сэтгэл төрсөн үү яв. Би ч яах вэ гэртээ орлоо. Харин таны цагаан хүрм өнгөрлөөдөө гэж хэлээд үл ялэг инээмсэглэв. Өнөө залуу би эр хүн шүү дээ. Хажуугаар зурсан хүн ажиглавал намайг согтуу яваа нөхөрл байна гэж бодно химээснэ хүзөөнд их оролтоо аваад бүсгүй минь үүнийг орооч. Чиний оролт дараа адил хөлтлөө гэд татгалзах завдал өгөлгүй хүзүүгээр нь ороож өгөхөд эрэгтэй хүнээс л сэнхих нэг л сонин үнэр тэрхүү оролтноос үнэртэж байв. Хүүе таны гарч нь хөлтлөө гэд зол цэцгийн одооч барьсаар байгаа хоосон аягыг аваад хажууханд байгаа хогийн савнд шидээд хоёр гарыг нь хатгахад ааваасаа хош хизээш мэдрээгүй хав халуун алганаас хэлж боломгүй халуун элч таатая дүүгүүлэн төөнө.
Манайх энэ байр. Та ороолтоо авдаа. Замд таарсан бүсгүйд ороолтоо өгчлөө гэд харвал эхнэр чинь их гомдондоо гэж хэлв. Яг үнэндээ ганцаардсан сэтгэлийг нь бүлээцүүлэх энэ нэрийн алханд гараа хатгуулан зогсоод л баймаар санагдаж байсан бэлээ. Загнадаг их нэртэй байсан бол он солигдохоос өмнө амжиж очих гээд найзынхаа гэрөөд гүйж авахгүй л байхсан гэж өнөө залууч гүнхтэй хэлв. Цагаа харан он солигдлоо гэсэн зол цэцэг ууд сандран харсан залуу тэглээ гэж дууалдав. Таач найзынх руугаа очиж амжихгүй нь ямар гудамжинд он гаргалтай биш, хоёулаа манайх руу очие гэсэн үг зол цэцгийн амнаас нэг л мэтгэд гарчихсан байв. Өндөр нуруутай залууд хөдлүүлээд гэр өөдөө гүйж авахдаа хизээч үлээ бас ингэж гүйндэ гэж мөрөөдөж байсан нь санагдах шиг болов. Түүний амьдрал аз жаргал тэмүүлсэн гэгэн мөрөөдлүүд зөндөө байсныг урд нь ажил гэрийн дундах энэл замаар хэдэн 100 удаа явахдаа огт анзаардаггүй байснаа сайн мэдэв. Магадгүй нэг мөрөөдлийн хаалгыг хаахад нөгөө мөрөөдлийн үд нээгддэг ч юм уу. Магад хүн бүхэнд шинэ бүхнийг сануулган хэлэх гэж гэгийн тунгалаг хүсэл мөрөөдлийг нь шивнэн өгүүлэх гэж шин он айлчлан ирдэг ч юм уу. Ерөөс гариг дэлхийн бүх хүнд нэгэн зэрэг баяр бэлэглэх гэж цоо шинээр эхлэх боломжийг нэгэн зэрэг тэдэнд олгох гэж шин он айлчлан ирдэг ч юм уу. Цагийн зүү 12-ийн тоог чиглэн аажуухан зохилсоор л байв. Энэ л агшинд 2 он солигдох цаг хугацааны мөнхийн бэлэгдэл цасан ширхэг тэнгэрээс будран буусаар. Анхааран сонссон эрхэм та бүхэндээ баярлалаа. Та бүхэн энэхүү YouTube хуудсанд subscribe дарж зохиогчийн дараагийн сонсдог номнуудыг хүлээн авч сонсоорой.